22 он сааталтайгаа сэргээд хөтлөж 1990 он ардчилсан улс болсон Төв Азийн цээлэн дээр оршин буй Монголын таны энэ өдрийн мэндийг альдаж нэгэн асууя. Монгол улс жинхэнэ ардчилсан улс мөн гэж юу? Та дахиад бодоод үзтээ. Монгол улс жинхэнэ ардчилсан улс мөн үү? Исмээргүй тийм гэж чадахгүй харамсалтай. Монгол хүн таны их чөлөөний төлөө Монгол хүний саруулгаанд итгэдэг гэсэн хэрэг байна уу? Арчил бидэнд юу авчирсан бэ гэвэл бид их нь арчилчид гэж хэлдэг болсон ч нуух аргагүй үнэ юм. Алдаа дээр сууж буй ишүүдэг байна уу? Эсвэл эргэж бид бүгд байна уу? Бүгдээ энэ бүхэн харамсалтай зүйл ухамсаргүй амин хувийн би юу хийж вэ? Тэгтэл дахиж үтгэж байсан нөгөө ардчил юм аа. Талцаж хувийн тестийг харахж болж шууд нэг өнгөн хувирч шуудаад хийсэн үхэн юм шиг улаан шахаалцсан ардчилсан ах нар маань ус оноор тоглож аглаа. Би юу хийж вэ? Итгэж явсан ах маань хөтөл их орноо хятадын Монгол болгож гадаадын банкнд сая доллар мартаж байхад гар муугаар өцсөж сэтгэл цагаа Монгол хүн гаамлаж хоолоо авч байна. Энд чинь юу болж байна? Газрын дорх баяр бол өөрхөө чинь гацааг нь Монгол улсын хөгжил дэвшлийн төлхөө ард түмний өмч гэж үндсэн хуулиндаа бичсэн ч хамгийн хэдхэн гэр бүлийн үүс болон хуурч байна. Хурал баяр хоёрт байдгаа орж худалдаа гэрийн бүт усаан наймаж хувийн гэмшиг үндэсний үйлдвэр хийлгээгээд ирэхээр хуурай газрын ардчлал чи хаана байна? Арчлалаа бид дэвч чадна.